Wind Wonder руу явцгаая. 1, 2, 3, funk it. Зүүн даац ер нь мохой түрээслээд явахад үнэхээр nice байдаг л та. Мохой түрээслээд chill out baby let's go. Заримдаа жоохон болоод байдаг. Вьетнамтай Монголтой адилхан зүүн гарын дүрмтэй. Би тэгээд одоо Wind Wonders явах гээд Vampire руу явдаг, одоо Hunter арал руу явдаг. Наадалын station дээр ирсэн байна. Station-ээс яах вэ гэхээр бид хоёр дүүжин тээвэрт суугаад 5 км-гээр баг офицеруудын ордноос зүүн дөрвөн зам хүртэл явах. Тиймэрхүү газрыг далай дээгүүр гуулах юм байгаамаа. Yeah, Wind Group бол үнэхээр win. Respect. Ардлыг бол ийм аялал жуулчлалын бүс болгосон энэ том зочд буудлууд, резортууд үүссэн. Тэгээ Harbor гэдэг нэргийн сайхан бяцхан хотхон байгуулсан байдаг. Боломж барьж энэ бууж байгаа station бас үнэхээр дөг. Wind Wonder руу тийшэл гэж нэг залуу залаад та энэ ч одоо юу вэ? Хүүхэд насанд хүргэж өгөх юм биш үү? Yo bro. Ам цангаж яах чи нэг юм аваад дуучтсан лээ. Harbor-ын архитектур нь аягүй сонирхолтой Европын юм нэг хот ч юм шиг. За Натран хотын Wind Wonders дээр одоо ингээд ирж байна. Вау, энийг хараа. За ийшээ бол ингээд Натран хот бол яг далайн цаана харагдаж байна. Бяцхан хүүхэд байхдаа орж ирэх юм бол үнэхээр nice юм байна. Сэлгэцэн хүүхэдтэй гэж юм уу те. Vampire усан парк дээр ерөнхийдөө ирцгээжсэн байна. Ямар харагдаж байна. Энэ нэг хөрөнгө фүнк гэдэг зарсан шүү дээ. Зарснууд бол усан дотроо сайхан амьдарч байт юм байна. Бид өршнэг их тоглоом гэсэнгөө ямар ч байсан хамгийн өндөр алсыг аргач дээр гүйцчихээ суучиг гэж явж байна. Yay, welcome Wind Wonders. Ямар гоё зүйл үү? За тэгээ эндээс бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Хамгийн гоё нар жаргахыг харагддаг зэг бол алсыг аргач юм байна. Бид хоёр ч ихсэн аягүй зөв цагтаа ирлээ. Алсыг аргачтай амжаад сууж чадах юм бол өстэй. Wow, контент дээр Нячан хотод юу хийх вэ гэдэг дээр ингээ оруулж байгаа болохоор. Тэгээ жинхэнэ фламингонуудаараа. Look at this one. Wind Wonders өөр амьдны үрээлэнтэй тэгээ амьдны үрээлэнд фламингонор байж байна. Тэгээ үнэхээр nice өнгөтэй юм аа. Анхаарал үнэхээр татахгүй харахгүй. Wow, sunset ямар romantic sunset вэ? Romance маань хажууд байхгүй ч гэсэн bromance маань байна. Үнэхээр өндөр бол юм аа 3100 илүү дээ. Хажууд байгаа бол. За алсыг аригч дээрээ ирээд очрлоо. Энэ доор усан парк байна. Тэгээ далайн цаана мэдээж үзэсгэлэн яаж аваад гэрэлтэж байна. Wow, so beautiful. Асяач үнэхээр мангар том юм байна. Одоо бид хоёр бууж ирж байна. Түрүү stopwatch хэлсэн. За нэг эхлээд буухад бол 21, нэг тойроход бол 21 минут, 20 минут болох юм байна. Багэр юм байна. Багэр алсан гэж байна. Wow, ямар гоё харагдаж байна. За гайхамшигт Нячан хотод хэд одоо хамгийн аялал бол бас их үнэхээр гоё өрнж нөө үзэх харах хийх юм ихтэй юм. Энэ Wind Wonders дээр бол цугд гэр бүлээр ирэх юм бол нэг бүтэн өдөр өглөө эртхэн ирэх хэрэгтэй юм байна. Яагаад тэгэхээр ер нь 5:30 гээд усан парк нь хаачдаг. Тэгэхээр өглөө эртхэн хурж ирээд өдөржин хүүхдүүдээ гэр бүлээрээ яг бүтэн өдрийг өнгөрүүлэхэд бол хангалттай nice юм байна. Нэг өдрийг Wind Wonders
парк дээр ирж тоглож өнгөрүүллээ. Хамгийн өндөр слайд дээр нь усан голцуур дээр суусан. Тэр яг нэг харанхуй болдог хэсэг бол айгүй зөв байсан. Тэгээд алсыг харагч дээр суусан. Алсыг харагч бол үнэхээр өндөр юм байлээ. Энэ шилтгэний цаана бол учир зүггүй том театр чсэн тоглолт явагдаад байна. Тэгээд тэрийг жоохон харж байгаа гараад ирсэн байна. Тэгээд Wind Wonders бол үнэхээр nice юм аа. Бүх бүтээн байгуулалтыг хийж чадсан, эр зориг болон энэ нүрийн ажлыг бол үнэхээр хүндлүүштэй юм аа. Whimperl арлын Harbor гэдэг ийм лин авирыг айгүй гоё тогтчулсан. Үчийн зугаалга хийж мэгэд бол үнэхээр nice. Тухтай. Айгүй гоё заяа болоод тухай. За Harbor дээгүүр бол үчийн цагаар зугаалах бол үнэхээр nice юм байна. Тэгээ янз бүрийн төрлийн хоолны газрууд бол үүссэн байна. Harbor бол айгүй тийм жуулчд талтай, аялал жуулчлалын талтай. Тэрний арал өөр аялал жуулчлалын айгүй мундаг бүс юм байна. Whimperl Harbor yay. Harbor ski baby. 1, 2, 3, funky. Өглөө болжээ. Өглөөний нячаанг бас хайпнэ. Өнөөдөр үүлтэй бүрхэн өдөр байна. Тэгэхээр өнөөдөр өглөө далайн эргээр жоохон зугаална. Далайн эргийн гүйлт. Нячаан хот ингээд далайн эргээр айгүй гоё ингээд эрэг давсан байралтай болоод Нячаан хотод ирсэн бол зайлшгүй их өстой зүйлсэн нэг бол яалтчгүй өглөө эртхэн босоод далайн эрэг ирэхгүй. Снам унтсан биш үү? Хоош минь Сайгоноос авч ирсэн бодвол. Айсан бай хаан байтаанд Сайгонд явж байгаа тийм бодвол авч ирлээ та. Бараг айсан бай авч өгдөг ч билүү дээ. Тийм байдэн ш. Яа, за далайн эрэг дээр болцгаа гэсэн. Чи таа. Тэгвэл далайн эрэг. Оо, өсчлээ. Ой, don't go, please don't go. Хүчээр дааварт. Би гоонга бохоо. No. Жохон бие хасаагаад далайн эрэгтэй танилцсан байл. Тэгээ далайн өнөөдрийн байдлаар маш давалгаатай байна. Бараг серф хийж болохоор давалгаатай ах шүү. Серф хийж байгаа юм байна. Тэр гайхаа бос чадсангүй л дээ. Тэгээ бас харуулцаад ороод ирлээ. Серфинг хийхээр мэргэжлийн серфинг хийж бэ гэж болохоор юм байна. Айгу nice юм байна. Энэ хотод тур зур ирээд байрлаж байгаа л тэгээ эрэг даагсан энэ өглөөний гүйлтийг заавал хийгээрэй. Яа гэвэл үнэхээр nice. Төө далайн эргийн энэ агаар нь өөрөө йодоор баяжсан маш сайн агаар байдаг байгаа. Пүүцтэл гүйлээ. Ер нь бол далайн эргээр элсэн дээгүүр хөл нүцгэн бас гүйж болно. Амар сонин моднуудтай хөдөлмөрч цэгцтэй байгаанаас үнэхээр хүндэлмээр юм ба. 1, 2, 3, funky.